Өсвөрийн тамирчдыг дэмжих жилийн хүрээнд тамирчин хүүхэд багчуудад зориулан иж бүрэн засварласан золзгын гол засланд байрлах тамирчдын зуны бэлтгэлийн байр ашиглалтад орж тамирчдаа хүлээн авч эхэллээ. Эхний ээлжээр аймгийн бие тамир спортын газрын самт жудогийн дасгалжуулагч спортын мастер Балжинийн багштай 40 гаруй өсвөрийн жудоочид бэлтгэлтэй гарч байна. Нэг удаадаа 60 хүүхэд хүлээн авах чадaltaй энэхүү байр нь 13 өрөө, дотор ариун цэврийн өрөө, гадаа галтгооны байраас бүрдэх юм хүүхдүүдэд зориулан ор хэрэгсэл зөөлөн эдлийг шинээр иж бүрэн тогтчулжээ. За өөрөө нь хэрвээ. Урд нь нөгөө залуу нас руу гарч ирсэн үү? Тэр байрч ямар байсан? Шахацлцаа зүгээр бөөнөрөө л байсан биз дээ. Тэ? Тэшин байр нь хэцүү байсан биз дээ. Хоочин тийч. Одоо тэгээд ийм гоё байрыг ах эгч нар нь бэлдсэн юм чи ариг гамтай биш үү заа. Төвсөж тогсохгүй, ор морон дээрээ төвсөж тогсохгүй, тэр хөшиг мөшгөө татаад унгаачихгүй, хан дээрээ юм бичихгүй. Тэгээд энэ бүгд ч одоо бүгд шин шүү дээ. Та нас зориулж авсан юм чи. Бүх юм чи шин байгаа учраас. Тэр одоо ингээд цагаан хэргэл чи бүр ингээд давт уютыг байна шүү дээ. Уутайгаа байгаа шүү дээ тийм. Энэ чи одоо ингээд та нарыг хэрэглээрэй л гэж ингэж байгаа байхгүй. За бэлтгэлд намжлсан. За яаж нөрөө нэрэн. Урд нь болжоо өгчтэйгээ нөгөө юунд гарч ирсэн нь? Залуу нас руу гарч ирсэн нь. Тэр байр хэрэг. Ха? Амар үстэй. Зүгээр бөөнөрөө нэг дорлоо байдаг шүү дээ. Тэгээд яг ингээд дөрөв шүү. Тэг хэдүүлээ байдаг шүү. Тэгээд 4 5 4 5 байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээд хараа хүүхд болгонд ор энэ эдгээр чи бүгд шинэ байгаа шүү дээ. Ингээ хажуудал чи 0 эмэгтэй 0 тустай байгаа. Чи урд нь одоо баг энэний тал шиг юм 4 5 л байсан. Залуураа игэр маастаа тоц. Залуур бүр их таалагдсан байна юу. За бэлтгэлээ сайн хийх шүү. За өрөө таалагдав. Өндөр цаанаа димэгтэй нэг юм. Энд бол одоо баг танаа зааш юм шүү дээ. Манай цаас том байна. Ха? Том. Манай өрөөс том. Тийм үү? Тий. Тэр ямар сайтай манай Балжигийн дивжи илүүдтэй чи биднээс өөр хүүхд 8 сард авахгүй юм чинь. Юу ачиж. Дивжиг ер нь яг дивжигээ тавьчихвал ер нь тэгээд байжсан даач яах вэ? Бид нар нөгөө хүүхд байхдаа л хөл гараа хийгээл угаадаг гэсэн шүү дээ. Нөгөө зөрүүд ингэж гаргасан шүү дээ. Толгоогоо хөлөө угаах нөгөө юм юутай. Яг л нөгөө маньусны үед багчид бид нар чинь хөөх юм зайлал тэгэл толгой дөрөөгөө хийгээл гэдэг шүү дээ. Одоо тэгээд хамгийн анхных нь танах орлоо шүү дээ. Энэхүү байр ашиглалтад орсноор өмнө нь зуны бэлтгэлээ түрээсийн байр амралтад хийдэг байсан спортын холбоод тамирчид маань нарсан ан эрүүл агаарт шинэхэн байранда нэг ээлжиндээ 14 хоногоор ээлжлэн бэлтгэлээ хийх боломжтой боллоо. Энэ зуны одоо энэ тамирчдын сэргээлтийн бэлтгэлийн одоо энэ байрыг манай азаа дарга маань энэ санаачлан биднэрт одоо тамирчин хүүхдүүдийн одоо цаашдынх нь амжилтын төлөө энэ биднэрт нэг бий болгож өгсөн. Үнэхээр гоё байр байна. Бүрэн засвар хийсэн. За тэгээд энэ бүхэл бүтэн нэг барак тэр чигээр бид нэг ороход 60 хүүхдийн яг нэг 60 ортой тийм одоо энэ сайхан байрыг хүлээлгэн өглөө. Энэ сайхан шин байранд манай жудогийн баг тамирчид төрүүлж орлоо. Тэгээ бас энэ бас сайхан байна. Гоё байна. Үнэхээр гоё байр болсон байна. Би урд нь бол ерөнхийдөө дандаа энэ залуу нас тэгэл энэ одоо энэ доор одоо энэ хувийн энэ юунууд бол одоо түрээсээр одоо дандаа ингэж нөгөө зуны бэлтгэлээ хийдэг байсан. Ер нь энэ иргэн дандаа түрээсээр л гардаг. Гэхдээ би жил болгон гарна. Жил болгон дандаа одоо түрээсээр хийнэ гэдэг бол яг хуу бас л нөгөө эцгийн юунаас л одоо гардаг байсан та гэх. Манайх бол дандаа гадаа гарна. Тэгээ ерөнхийдөө гадаа гарч ийн. Гэхдээ энэ дотор нэг энэ одоо энэ урталт нь номын сан байсан гэдэг. Энэ за яг энийг өрөө байгаа. Энэ өрөө нь бол яг миний Дархуул аймагт эсвэл ордон дээр хийдэг одоо өрөөнөөс том өрөө байгаа гэх. Тэгээ эндээ бэлтгэл сургалтаа нөгөө дивжигээ засаад тэгээ ямар нэг агаарын саатал гарна шүү дээ. Чи бороо орсон үед манайх чи энэ бороотод болцсон нөгөө хүүхдүүд болохоор юу амарчдгийг. Тэгээ тэр хугацаанд бол эндээ хийх бас давуу тал үүсэж байна. Тэ. Спортын тамирчдад зуны бэлтгэл маш чухал байдаг. Энэ нь зөвхөн биеийн бэлтгэлийг сайжруулад зогсохгүй, сэтгэл зүйн болон техник, тактикийн хувьд ч чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Цаашлаад намар өвлийн тэмцээнүүдийн суурь бэлтгэл болох чухал ач холбогдолтой. Жудоо бүхийн өсвөрийн тамирчид шинэ байрны анхны зочин болж байгаадаа сэтгэл хангалуун байна. Байранд бол маш их сэтгэл хангамж өндөр нөө айгүй гоё юм байна. Анх удаа ирсэн чинь тэгээд их гоё хэл. Тэгэл өрөөн тэгээд ор хүнжил шинэ хүнжил мөнжилтэй болохоор гоё л. Тэгээд бид анхдагч нь ихээр бүр баярлал. Тамирчтай дэмжээд ингээ шагнаад урамшууллаад ингээ яваад хагаад маш их баяртайгаа. Амар талагч. Бодгонаас гоё байшин байна. Жудоо бүх хөргөжөлдөг. Тэгээд 3 дахь 4 дахь жилдээ хичээлж байна. Исмаил гээд хажуудлын
амралт нийт гэсэн. Амар гоё юм уу? Гадаа сарвчтэй тэгээд тэндээ хоолны иж бүрэн дотор нь зохицуулаад өгсөн гадна талтаа сандалтай, сарвчтэй тэр их гоё нөө. Маш их баярлалаа. Тэгэл амар догдолж чинь цэвэрхэн бодгоноо харсан юм гоё газарт засвар иж гоё болгосонд маш их баярлалаа гэж хэлмээр. Ирээдүйн жудоочдод залуучуудын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хүрэл медальд тамирчин Ёлк цуны бэлтгэлд нь амжилт хүслээ.